Би нэг асуулт байна. За ерөнхийдөө энэ хуулийн хэрэгжилтийг Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл дээр заасан байгаа. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн 11-3 дахь заалтад Ашигт малтмалын тухай хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэх холбогдуулан засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах гэж заасан. Танаа ям 100% хариуцж байгаа. Үр дүн нь юу гэж та нарын оруулж ирж байгаа асуудал нь Монгол оронд 2740 лиценз байгаа. 2740 лиценз байна. Энэ чинь ганцхан ашиглалтын биш шүү дээ, хайгуулагч гэсэн ярина. Энэ дотроос 2740-өөс 147 гэрээ дүгнэгдэж 173 ашигт тусгай зөвшөөрөл эзэмшийн 147 гэрээ дүгнэгдсэн 95.7% одоо хэрэгжилттэй байна гэж хүн хуурж байгаа юм та нар. Тухайн сайд бол үнэхээр ажлын төлөө явж байгаа. Гэхдээ та нар хариуцлага тооцоолдоо юм чинь. 2470 лиценз, 2740 штэй. За нэгдүгээрт хариулаарай дараа. Хоёрдугаарт аймгийн засаг дарга нарт яг энийг орон нутг дээр хэрэгжүүлэх хуультай. За Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ыг нэгт заасан байгаа шүү. Одоо би өөрөө сайттай 2 удаа уулзсан. Энэ асуудлаар нэг дөрвтэй үр дүн гаргая. Та нар бол зөвхөн Монголын ард түмнийг үл ошоож байгаа. Яам аймгийн засаг дарга 2 бол ерөөсө бичиг ирүүлдэг. Сумдаас ирэхлээрээ зэрэг сумдаас ирж байна. Гэхдээ одоо энэ баялагч одоо бидэнд ерөөсө ямар ч ашиг алга зогсоогоод өгөөч л гэсэн байх юм хэрэг. Ард иргэд нь бас нэрэ одоо манай нутаг ямар баян юм бэ? Одоо юм бити олдоосоо гэж залбирдаг болсон. Яг тэгвэл ард түмэнд ямар ч ашиггүй. Та нар яг энэ иргэний дан шиг юм болгож байгаа нь та нар өөрсдөө шүү дээ. Яамны холбогдох хүмүүс нь энэ дээр хариуцлага үүрэх үү? Энд чинь та нар өөрсдөө энийг хийгээд байна шүү дээ. Ард иргэдтэйгээ гэрээ байгуулаарай гэж. За би гэрээний энэ хуулийн заалтыг уншия. За би одоо та нарт маш энгийн юм шүү. 42-1 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулалттай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. 42-2 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ гэрээгээ байгуулахдаа олон нийтийн хилцүүлэг явуулна. Юу ч хилцүүлээгүй та нар. 3-т нь 42-3 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон түүний байгаль орчны нөхцөл сэргээх үйл ажиллагаанд олон нийтийн хялт таах үүрэг бүхий төлөөлөгчдийг иргэд дундаас сонгон шалгаруулж ажиллуулна. Өнөөдөр хүртэл юу ч байхгүй. 4-т нь энэхүү гэрээ олон нийтэд ил тод байна гэж. 7 уулын цаана аваач нууцсан байгаа шүү дээ. Үгүй аймгийн захиргааны өмнө хулдаасан самбар дээр гаргаад тавьчихад хідэн төгрөг болох юм бол юу ч хийгээгүй энэ. Би одоо тэгэл хэдэн ар хангаа, өвөр хангаа, баян хонгор за энд 10-аад аймаг руу явуулсан. Засаг дарга нар нь таг одоо юм олдог их усүрнэл биш байлтай таг. Яагаад ийм нөхцөлтэй байгаа юм бэ? Яагаад энэ гэрээг яг ард түмэнд ил тод болох тал дээр орон нутгийн тэр ард иргэдийн төлөөллийг оролцуулах тал дээр анхын чинь гэрээг бол одоо Норвей фанд гэж одоо төсөл хэрэгжижээж энэ загвар нь байгуулсан шүү дээ. Загвар сайн шүү дээ. Загвар нь гайгүй шүү дээ. Та нар хэрэгжүүлэхгүй умсаа тас нууж байгаа байхгүй юу? Яагаад ийм байдалтай байгаа юм? Энэ дээр хариуцлага тооцох уу та нар? Хизээ үр дүн гарах уу? Миний асуултын 3 асуултанд би хариулт авъя. Туан сайд 3 номер. За байнгын орон даргын асуултанд хариулъя. Энэ нөгөө юу л да хайгуулын 900 гаруй лиценз, ашиглалтын 1700 хэдэн лиценз, нийлээд 2740 гэдэг тоо гарч байгаа. За энэ дундаас бид нар ингээд тайлан юмаа нэхэд юу тоо бүрдүүлэх юм өгөхөр 100 хэдэн компани өгж байгаа. Бусд нь X тайлантай. Бид нар ашиглаагүй, бид нар ажиллаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэд өгчөж байгаа учраас энэ дүгнэлт ингэж бага хувьтай гарч байгаа шүү. Өгсөн хүрээнд нь бол тэр 90% гүйцэтгэл гарч байгаа гэдгийг хэлье. За таны хэлсэн тэр хуулийн 42-1 болон түүний дагалдах заалтуудыг бол хэрэгжүүлэх үүрэг бид нарт байгаа, засгийн газарт байгаа. За мөн одоо орон нутагт байгаа.
бид бүхэн орон нутгийн удирдлагуудтай засаг дарга нартай аймагуудын засаг дарга нартай гэрээ байгуулж ажилтдаг, тэрэндээ дурдаад үүргэжүүлдэг, аймаг очиод сумдын засаг дарга нартайгаа үүргэжүүлдэг. Яг өнөөдөр бол бодтойгоор орон нутаг дээр бас бид нар дээр энэ хэрэгжилтэн дээр бол маш одоо хангалтгүй ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ асуудлыг яригдсан ажлын хэсэг дээр бас энэний хариуцлагажуулах ямар хариуцлага тооцох өнтер гэдэг асуудлыг бас нэлээд нарийсгаж өгөхгүй бол биднэрт ч гэсэн одоо өгөхгүй. Яамны хувьд бол орон нутагт яг одоо нэг салбарын хяналтын байцаагчаас өөр гар хөл байхгүй, өөрсдөө шууд яваад бүгдийн энэ тайлан юм авах боломж байхгүйтэй холбоотой бас нэлээд асуудал байгаа гэдэг зовлон тоочход бас ийм байна. За мөн одоо яг орон нутгийн тэр энэ гэрээ бүгдээрээ бас муу бас хэрэгжихгүй байгаа биш. Бидэнд байгаа тоогоор өнөөдөр нэг 12,240 иргэнийг орон нутгаас нь ажлын байраар хангасан гэсэн ийм статистик тоо бол байгаа. Гэхдээ том харж үзэж байна. Тэг хамгийн гол нь энэ сайхан буйнаа яагаад нуугаад байгаа юм бэ гэж асуугаад байгаа шүү дээ. Тэгээ таны хариултанд бол 147 гэрээ байгаа, бусд нь бүгд X тайлантай гэж байгаа юм байна шүү дээ. Монгол орн 147 урахад ажиллаж байгаа юм уу? X тайлантай бол энэ одоо энэ 42-ын гэрээг байгуулахгүй гэсэн хууль байхгүй шүү. Хоёрдугаарт та нар миний тодруулж асуух ёстой асуулт би хариултаа авч чадсангүй. Юу гэвэл энэ яагаад ил тод байхгүй байгаа юм? 147 яг хаана байгаа юм? Тэрийг би бүр одоо ингээд 1 сарын 3-нд та нар руу загтлын болсон. 1 сарын 3-нд. Гэрэл зургаар олон нийтэд ил тод байна гэсэн тэр юм яаж хангасан бэ? Гэрэл зургаар явуулаач гэж байгаа. Надад нэг ч хариу ирээгүй. Энэ чинь ард иргэдийг зүгээр игнор, та нар бол дээрлэх чинь гэсэн үг шүү дээ. Тэр баялагын эзэд шүү дээ. Үндсэн хуулиа биелүүлээ л та. Тэгэхээр энэ дээр 42-ийн 1, 2, 3, 4, 5-ны үг заасан гэж бүр гоё юм заасан шүү дээ. Энийг хэрэгжүүлээгүй бол бүр хариуцлага тооцоорой гэж заалт байгаа шүү дээ. Энэний хэрэгжилтийг хязгаар би авч болохгүй. Та нарт юу ч байхгүй л дээ одоо бол. Тэгээ ажлын хэсэг байгуулахад энийг найдвартай өгч чадах уу? 3 номерт. 4 номер. За, Ганбаатар даргын асуултанд хариулъя. За, нэгдүгээрт ил тод гэрээнүүд ил тод байгаа юу гэж. Гэрээнүүд ил тод гэрээ цэгмэн гэдэг веб утсан дээр байгаа. Тэр нь олон нийтийн өмнө гэж үзэж байгаа юм тэрэг. За, ямар ч үсэн бид нэр ил тод энэ одоо бүх гэрээнүүдийг та бүхэн датаад авч болно. Зөвхөн 42-ийн 1 заасан гэрээнүүд ч биш. 1214 гэрээ байна. Одоогоор энэ жагсаалтанд. Би 42-ыг л асууж байгаа. За 42-ын төрөн бид нэр ард иргэдтэй байгуулах ёстой гэрээгээ л асууж байгаа. За ил тод байгаа гэдгийг хариуллаа. За тэгээд нэг тэр нэг интернет дотор нуучаал тэгэл ил тод үзэхгүй яасан гохно гэдэг юм одоо болио доо хэдүүлээ. За миний одоо асуулт асуух юм дууссан байх.